Японы түргэн хоолны хаан Италийн $2 хүрхгүй ан харагдаж байна уу? Яа ингээд Your order is arriving soon. төрөд ирэх юм да. 3 төрлийн тунаа юм бэ тийм. Зянтлаад оноо гэцгөө. Яа, үнээр юм гоё. Би ерөөсөө 9 оноос доош оноохоор газарлаа явахгүй байгаа. Хэдэн секунд хоолн гарахыг бүгдээрээ харцгаая. Зя нарт харвагийн нэг өдрийн мэндийг хүргэе. Энэхүү бичлэгээ би өдрийн цагаар сонгоод хийж байна. Японы Ид халуун обоны амралт эхлэх гэж байгаа 8 сарын үед гадаа 20 минут чалах хэцүү байдаг. Метроны буудлын дээр видеого эхэлж байна. Та Японд ирээд анх удаа ирээд эсвэл аяллаар ирж байгаа үед нэг асуудал байдаг. Хоолны асуудал. Тэгэхээр бүгдээрээ шууд 4 хамгийн хямдхан гоё миний санд болгох хоолны газруудаар явцгаая. Үнэхээр хямдхан шүү. Бүгдээрээ үнийг хараад амтын үзцгээ оноо өгцгөө. Энд бол өдөрт 2 сая 500 мянган вон зорчдог байхгүй юу? Гарахгүйгээр баг бүх юм хийж болдог. Би одоо ямар дараалалаар хийх вэ гэхээр хамгийн хурдан хоолн гардаг дараалалаар орж харуулцгаая. Яг төрөл бүрийн яг 4 өөр үнцгийн гоё 4 өөр хоолны газрыг би сонгож авсан байгаа. Байнга ордог. За гадаа бол үнэхээр ийм бай. Хүмүүсийн хартаа тэсээ зонтог биогоо гадаа ингээ 20 минут алхахад хэцүү байгаа. Бас л нэг 35-6 градус хавцаа байгаа. За эхний газраа ирсэн байна. Энэ бол одоо хамгийн хурдан хоолн гардаг юутай. Биодон гэдэг үхрийн мах, удаатай, сармистай, хажуудаа ингээ мис өсөлтөй хоол байдаг. Тэгээд энэ яг ийм сүлжээ маягийн пиа, шиная гэдэг бас ийм юунууд байдаг. Энийн онцлог нь болохоор үнэн илүү хямдхан. Тэгээд давхар мисо сүл өгдгөөрөө даваад тахтай. За орцгоё. Үнтэй харьцахгүйгээр галгаа яачихна. За. Үнэшээ. За энэ одоо хамгийн алдартай хамгийн хямдхан хоол нь энэ байгаа. За энэ хэмжээгээ тааруулаад арай жижигхэн хаад ингээд том гээ явуулсан. Би болохоор энэ нормалаар нь авлаа. Зя ингээд. Төлбөр хэрэгсэд маш их би виза картаар төлнө. Бүгмэн баталгаажчлаа. За одоо бүгдээрээ цаг харцгаая. За 11 цаг 59 минут 7 секунд. За хэдэн секундэд хоолн гарахыг бүгдээрээ харцгаая. За 207 гэж намайг дуутахаар би авах нэ. Энэ ингээд уух юм бас ингээд өнгөө байгаа. Сайн ууж болно, усууж болно. Акутан ногоон цай авч. За 207 гэж дуудаж байна. Цаг харцгаая. 11 цаг 59 минут 57 секунд. Яг 50 секундын дотор миний хоолыг бэлэн болгочихлоо. За энэ маань ингээд 460 йен байна. $2 гарантаа гэсэн үг. Тэгээ ногоон цагаан өнгөө авчиж байгаа мисо шүлхтэй үхрийн мах, сармис, боро будаатай юм цаахан. Юудон гэж одоо бонор хэлдэг юм хоол. Оноо өгцгөө. Я им за би бол нөгөө дандаа эздэг хоол ном байгаа. Тэгэхээр дүн хямдхан нэг юм хор байхгүй гэх юм уу? Уул нэм төргөө хоолнууд чинь бас эпити дээрээ зөвлөдөг шүү дээ. Гэтэ ингээд надад бол их таалагддаг. Тэгэхээр одоо дангийн эздэг хоолндоо бага оноо өгөхгүй 9.5 оноо өгөө. Эднийх ингээд за ингээд ресепшний ажлаа хөнгөлчихөж байгаа. Тийшээгээ ингээд хоолоо буцаагаад өөрөө аваад өөрөө буцааж тавьдаг болохоор зөөгчийн ажлыг хөнгөлж байгаа. Мундаг. Дараагийн газар маань бол энэ суши гэдэг бүгдээ маш сайн мэднэ Японы алдартай хоол. Японд ирсэн хүн бол суши идэхгүй байхын аргагүй. Миний санал болгох хамгийн хямдхан сушины газруудын нэг болох миний хамгийн дуртай хоолны газруудын нэг Хама суши гэдэг газар. Бүгдээ орж одоо ямар хүнтэй болох ямар сушийн алдартай юм бэ гэдгийг надтай хамт амтлцгаая. Тэсээ ингээд би нэг давхартай байна. Бас ингээд хүнтэй харьцахгүй юм аядаг. За би танд ойлгомжтой болгоод англи хэлээ. За энэ дээр тиктэй авлаа. Хэдүүлээ явах гэж байгаа гэхээр би ганцаараа явна. За хаана нэдхийн гэхээр encounter руу table руу за би аль нь ч болно гэж. QR-тай юугаа 148 гэж байна. Одоо дөнгөж 129 дээр явж байна. Тэр одоо бас энэ цайны цаг маг таарж байгаа болохоор нэг геймэн жоох юм оочтой байдаг. За бүгдээ дугаараа болохоор ширээн дээрээ суугаад хоолоо идье. Тэгээд маш их алдартай газар болохоор байнгын бол ийм очтой байдаг. Та юу н очротноо гэж бодчих.
сая бид нар хамгийн хурдан хоолны газар, хурдан хоолнд гардаг өрөө орсон. Энэ бол ерөнхийдөө хамгийн удаан нь. Одоо цаг 12 цаг 26 минут болж байна. Тэгэхээр одоо хэдэн минутын дараа бүгдээрээ энэ номер дээр орохыгоо үзцгээе. 26 номерын ширээн дээр ингээд суулаа. Үнэхээр удаан үлдээтэй. Одоо цаг хэд болж байгааг би та бүхэнд харуулъя. 1 цаг 28 минут буюу 9 сая 1 цаг 2 минут. Зөвхөн ширээн дээр суух гэж хүлээлээ. Үнэхээр ийм алдартай, очиртой газар юм аа. За. Одоо бүгдээрээ хоолныхоо менюг харцгаая. Ямар суши одоо хамгийн алдартай гэдэг талаар бүгдээрээ англи хэлээр та бүхэн харилцгаая. Энд бас адилхан ингээд хүнтэй харьцахгүй. За ингээд хамгийн алдартай санал болгож байгаа нь бол энэ байгаа юм. За энэ бас нэг тунаа загс. За тэгээд одоо хоёрдугаар алдартай бас энэ гурвын ховшил. Бас ийм тунаа, 3 тунаа. За энэ бол ердөө бас нэг $1 гарантай л байгаа. Ийм хямдхан үнэтэй. Тэгээд л шүү дээ. Японд ирснээс хойш хоосон хонохгүй, хоёр идэхгүй амьдарч байлаа. Хоолны газар орчоод дараагийн хоолны газар хэзээ ч Японд ингэж хоёр хоолны газар дараад л орж үзээгүй юм болж байна. Гуравтай тунааг авчээ. За ингээд юугаа захиаллаа. Энд дээр дарлаа. Thank you for your order. За цагаа харцгаая. 1 цаг 31 минут 51 секунд заяа. За ингээд энэ юугаараа болцдог. Тогооч нь тэнд байгаа юм. Өөр цаана байгаа. Тэгээд ингээд энүүгээрээ ингээд болцуулаад төрөөд ирдэг. Суши бэлэн болжээ. За сая бол юу байсан? За 2 минутанд ирлээ. 3 төрлийн тунаа юм байлээ. Бүрийн одоо тунааныхаа загсныхаа айл айл хэсгээс нь авсан. Тэгээд өөрөөр амтлагчаар амтсан гэдэг юм. Тунаа байдаг. Эндээ ингээд ногоон цай. Энэ төлбөргүйгээр бас уучиж болдог. Энэ болохоор ингээд ав. За ингээд баруунч зүүнч аль тийшээ эргүүлж бол. Ногоон цай бол их гоё. Тэсээ өөрөө найруулаад уучдаг. Хон гоё ногоон цай байдаг. За сушиг ээдий. Үнэхээр юм гоё. Би ерөөсөө 9 оноос доош оноор газарлаа явахгүй байгаа. Та бүхэн хамгийн хямдхан, хамгийн гоё амттай гэж боддог 4 хоолны газар санд болгож байгаа шүү. Тэгэхээр би энэхүү хамаа суши гэдэг газрын энэ 3 тунаагийн хамгийн бест селлер сушиндээ 9.6 оноо өгөө. За энэ газрынхаа би бусад хоолныг харуулъя. Тэсээ зөвхөн суши хэсгийг харуулсан. Сушинээс гадна бас юм өөр юмуд байдаг. За энэ десерт рамины авдаг хамгийн одоо энэ бас хамгийн хямдхан рамингуудын нэг байдаг. Хоккайдо рама. Энд одоо бүгдээрээ гоё амттай. Би бол энийг авдаг. Нэг бас та бүхэн орж ирж байгаа үедээ саяны сушитэйгээ энэ раминг аваад идчих юм бол үнэхээр юм гоё шүү. Хадаал ирнэ. Нүд ч онгоо ингээд гоё. За энэ юугаараа ингээд дээгүүр болон доогуур гэсэн юм хоёр замтай аль нэгээр нь бас ингээд захиалчиж болно. Энүүгээрээ шууд тап гэж дарчгаад шууд түрээд ирдэг. Хоёулаа явж байгаа үедээ ингээд зэрэг хийхгүйгээр ингээд тус-тустай харж байгаа авах юм боломжтой юм аа. Зам нь бол нэг ийм зам байгаа юм. Өдрөө яг хуу ахаад нэг суши захиалж хагаад тэгээд яг замаар нь ирэхийг харцгаая. Тэхүү. За би ахаад энийг авлаа. Thank you for your order. За одоо шууд түрээд ирнэ. Үнэн хардаа нийлээд л $2 хүрч байгаа. $2 гарантай. Аль замаар ирэх боллоо. За ирлээ. Хоп. Оо. За ингээд Your order is arriving soon. түрээд ирэх юм да. За энэ хамгийн алдартай тунаа. Түрүүний идсэн 3 тунаа. Энэ бас юм тунаа. Ер нь хамгийн гол юунд юм тунаа байдаг. За ирэхэд нэг юм байна. За энийг идчихье. 3 дугаар газрыг ирсэн байна. Энэ нь болохоор одоо бацад Японыг рамингүүгээр төсөөлөх аргагүй. Рамингийн хамгийн хямдхан бөгөөд амттай газрын үүдэнд ирсэн байна. Энэ газар бол
Ramen Hidakaya гэдэг ийм газар юм аа. Hidakaya. Одоо ингээд Японы гоё юм нь юм байдаг. Яг л тийм үүдэн дээрээ одоо загвар болгоод тавьсантайгаа яг адилхан хоол байдаг. Тэгэхээр бол нөгөө менюн дээрээс өөр байхыг анхаарна уу гэдэг тийм Монголын болон өөр улсуудын зүйл шиг өөр байх, үндэс байхгүй байдаг. За. Ишээ орж идицгээе. Меню нь бол одоо бас л адилхан юм англи болон Япон хэл дээр сонгоод өрсөлдөх боломжтой. Ерөнхийдөө ингээ раменгийн сэт байгаа. Тэгээд бас ийм өөр хятад маягийн хоол байдаг. За тэгэхээр рамен руу орцгоё. Раменгийн сэт авч болно. Гёза гэдэг ийм шаарсан баяштай сэт авч болно. Хажуудаа юм будаатай, амтсан будаатай. За би болохоор айгүй олон сонголттой. Уух юм нас нэмэлтээр ингээд пивн үзэх боломж байдаг. Non-alcohol гэдэг кола болон жуус байд юм байна. За окей. Раменгийн хамгийн хэмжээг нь скачдаг юм билүү. За энийг авлаа. За ингээд дахиад чана. Яг түрүүнийхтэй адилхан. Бас их хүнтэй хайцахгүй. Хоол маань идээд төлбөрөө бол төлнө. Тэг үедээ хүнтэй харцсан. Бусад үедээ одоо хоол чи авчраад өгчих нь. Нэг ийм хоолны газар байна. За захиалга өгсөн 4 цаг 39 минут болж байна. Хэддэггүй болохоор ингээд угсруулад бас 4 хоолны газар оруулах гэдэг бол дэндүү хэцүү. Дараа үзвэл энэ видео үзтээ. Яа ингээд миний рамен хоол маань ууран завсуулаад ирлээ дээ. Сой рамен гэдэг энтхийн юм бол хамгийн хямдхан рамен. Талаад оноог нь өцгөө. Өнөөдрийн 3 дугаар хоол. Энийг ер нь ингээд сетээр наваа тэгээ тонгацу рамен энтрийг нь авах юм бол бүр гоё болдог. Тэгээд энэ л муу бас $2 хүрэхгүй хямдхан. Анд харагдаж байна уу? Тийм байгаа. За яхаа бусад гоё рамен тэр нөгөө хамаас үсгийн рамен энэ одоо бас их гоё байдаг. За энэ рамен би үнийг харгалзаад 9 оноо өглөө. 9 оноо. Букурогоос Шибуя хүртэл ингээд 10 км буцахтаа 10 гэдэг. Ерөнхийдөө нэг ёёгийн дээр гүүгээд тэгээд 20 гаруй км ингээд алхалт гүйлт хийдэг. Тэгээд сонголтоо болохоор энд хийдэг. Хачико нохон дээр сонголтоо хийдэг. Өнөөдөр ингээд эдсэн 3 хоол маань гүйлтэнд маань ингээд юу ч болчихлоо. Одоо бид нэг хоолны газар байгаа. Тэр хоолны газар ямар хоолны газар вэ гэдгийг бүгдээрээ алдан Шибуя кроссингоор гараад цаана байгаа мэдэж авч эдцгээе. Шибуягийн түн бужигсан гудамны дунд байх Японы түргэн хоолны хаан Италийн сүлжээ Итали хоолны Италид байдаг ч юм уу мэдэхгүй. Сайзерия гэдэг хоолны газар ингээд нэвшлэг юм гарч байсан. Тэгээд тэрийг зохион байгуулалт нь хардаа. Тэгээд нэрээ толтой юм шиг байна. Ингээ хүмүүс урвууга харцсан юм шиг бас сонио харагдсан юм байна. За бүгдээ ороод хоолоо захиалж идцгээе. Ямар хоолнууд, ямар үнэтэй байдгийг нь харцгаая. Энэ газар бол миний хамгийн их амьдралтаа орж байгаа хоолны газар маань. Одоо энэ дээр ингэдэг байхгүй юу? Энд ийм QR кодтой. Энэ QR-ыг уншуулад тэгээд онлайнаар утсаараа захиалцдаг. Утсын интернетгүй байх юм бол энэ газар маань үнэгүй Wi-Fi-тэй байдаг. Тэгээд энэ менюн дээр хин кодоо энэ 4 оронтой код байгаа. Энэ кодуудаа ингэж хийгээд захиалгаа дингүүт нь хүрээд ирдэг. Нэг ялгаатай юм байт юм байна. Одоо энэ дахиад одоо миний ордог газар ингээд нэг байдаг. Энэ болохоор ингээд хоёр жоохон салбарын бас ялгаа байдаг юм байна. Үн интернет хэдий адилхан ч гэсэн энэ хоолн дээр нэг тийм ялгаа албаар та. Тэгээд жоохон уургалыг мэдмээр байгаа учраас би энийг захиаллаа. Дахиад нэг махтай нааттаатай өдрөө бодоотой юу гэдэг соустай. 500 yen-ээр 500 yen маань одоо $3 гарантайгаар ичнэ гэсэн.
Ja, hat man nicht. Sie haben klar noch zu. За энэ газар одоо тийм за яг гэртээ орж байгаа гэрийн хоолыг идэж байгаа юм шиг маш их удаа олон удаа ирсэн хоолны газар маань байгаа. Тэгээ энэ хоол маань одоо яг тийм таньяас гэрийн хоол шиг 9.7 оноогүй. Иргэд дээр биш хоол гэх маш гайхалтай амттай зүйлийг хийж чаддаг байсан алтан гадтай хүмүүсийг тоогооч гэдэг байж. Бүгдээ Японд анх ирээд аяллаар ирээд эдгээрд миний хэлсэн дөрвөн хоолны газруудаар орж сонирхож үзээрэй. Таны төсвөн тэмдэлттэй амтан их гоё олон сонголттой тийм хоолнууд байгаа. Тэгээ бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр юу хийх гэсэн комент бичээрэй. Дараагийн бичлэг дээр гэхдээ юу их нь тодорхой байгаа. Би Японд амьдардаг нэгэн Монгол айлын дорхоор байгаа. Та бүхэн тэрийг үзэхээр хүсвэл subscribe дараад бэлэн байж байгаарай. Тэгээд баяртай.